Монголоос нүүдийн соёлыг хадгалж үлдсэн мал аж ахуй орн гэдгээрээ дэлхийн нийтийн анхаарлыг татдаг. За гэвч малчдын гэр бүл төлөвлөлтийн нөхцөл байдлыг авч үзэх юм бол ирээдүйд удам залгах малчдын хомсдол нүүрлэхээр болжээ. За хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан судалгаагаар уламжлалт мал аж ахуй эрхэлдэг залуучуудын 85% нь гэрлээгүй ганц бие залуус байна. За иймээс нүүдлийн соёл уламжлалт мал аж ахуйг хадгалж үлдэхэд анхаарах шаардлагатай асуудлын нэг нь гэр бүлийн тогтвортой байдал төлөвлөлт болохыг судалгааны дүн харуулж байна. За үндэсний статистикийн хорооны судалгаагаар жил ирэх тусам залуу малчдын тоо буурч байгаагийн зэрэгцээ 18-аас 34 насны малчдын гэр бүл төлөлтийн байдал санаа зовох төвшөнд хүрчээ. Одоогоос 4 жилийн өмнөх судалгаагаар хөдөө орон нутагт мал маллан амьдарч буй 3 залуу тутмын нэг нь гэр бүл зохиогоогүй. Тэдгээрийн 85% нь дан эрэгтэйчүүд эзэлж байгаа юм а. За энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Нэг ёсондоо хөдөө орон нутагт эмэгтэйчүүд цөөрч эсрэгээр гой нэрчүүд олширсаар байна. За үүнд мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл, амьдралын чанар, соёл боловсролын хүртээмжгүй байдал гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тэгээд 6 наснуудын сургуульд нав авчдаг. 6 настай хүүхдээ ганцаараа ингэ явуулах эцгэх байхгүй. Тэгээд сумын төв рүү нэг нь яваад өгдөг. Удам залгасан малчин байхгүй боллоо шүү. Өнөөдөр хүүхдүүдтэй санаа зовоод хүүхдүүдтэй аваад сумын төв дээр, багийн төв дээр ирж байгаа олон ээжүүд байгаа. Дотор харинд хүүхдээ итгэж найдаж үлдээхэд хэцүү эрсдэлтэй байгаа гэдэг ийм олон зүйлүүд байгаа. Тийм учраас бид нар дотор харийг сайжруулах ёстой л гэж хэлж байна. Мал аж ахуйс гарч байгаа ашиг тусыг л нэмэгдүүлэх юм бол олон залуучууд болдоо энэ хөдөө рүүгээ эргэж гарнаа гэсэн ийм л бодолтой. За төрийн зүгээс малчдын орлого, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах ёстой гэж хэлж байна. Гэхдээ бодит үр дүнд хүрэх ажил хийхгүй бол ойрын ирээдүйд удам залгах малчингүйгээс үүдэн төв суурин газрыг зорих шилжил хөдөлгөөн улам бүр нэмэгдэнэ. Энэ асуудлыг ч малчид жилбэр хөндлөсөөр ирсэн. За одоогоос 2-3 жилийн өмнө Говьалтай аймагт залуу малчдыг гэр бүлтэй болгоход чиглэсэн бодлого арга хэмжээг хэрэгжүүлж шинэ гэр бүлүүдэд 50 толгой бог малыг олгож байсан билээ. Тэгвэл бодит байдал дээр энэ мэт хөтөлбөр арга хэмжээг нарийн наадам болгоод өнгөрөх бус аймаг бүрт залуу малчин гэр бүлүүдийг дэмжиж чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дээд боловсрол эзэмшиж байгаа нийт сурагчдын маань 60% нь бол эмэгтэйчүүд байгаа. Хөдөө орон нутагт бол дээд боловсрол эзэмшихгүйгээр эрчүүд маань бол хаягтаад үлдсэн. За энэний үр дагаварт нь бол гэр бүл төлөвлөлтөн дээр бол ингээд хүчтэй нөлөө нь гарч эхэлж байгаа юм л да. Тэр утгаараа бид нар бол одоос эрчүүд рүүгээ чиглэсэн бодлогыг бас хандаж хийх цаг нь болсон. Үнэхээр энэ салбар өөрөө ашигтай, энэ салбарт ороход тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд өргөөжтэй байх юм бол өсөөгөө бусад асуудлууд шийдэгдэж явна. Тусгайл нь гэхдээ яг энэ гэр бүл төлөлтийн асуудал. За яг гэртээ ганцаараа яг зуудын эрсдлийн нөхцөл байдлын үед байт юм уу тийм ээ. Яг энэ цаг үеүүдэд байгаа энэ залуучууд зориулсан сэтгэл зүйн, гэр бүл төлөвлөлтийн янз бүрийн зөвлөн туслах иймэрхүү чиглэлийн үйлчлэгээ хэрэгтэй байгааг үл хэрэгтэй байна. Өөрийнх нь ондоошоод байгаа өв соёл. Тэгээ энүүнийг бид аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүн болгох асуудал руугаа илүүтэй төлхөө анхаарах ёстой. 1990-ад оны сүүл 2000-ад оны ихэнх үед малчдын хүүхдүүдийг дээд боловсролтой болгох ёстой гэдэг асуудал эрчимтэй хөндөгдөж байсан. Тухайн үед малчин өрхүүдийн хувьд охин хүүхдүүдэд боловсролтой болгож хүний гар харахгүй бие даагаад амьдрах чадвартай болгоё гэсэн сэтгэл өвөртлөж илүүтэй сургууль сурахаар төв суурин газар шилжүүлэх. Харин хөвгүүдийг мал аж ахуйдаа авч үлдэж байснаас үүдэн хүйсийн тэгш бус байдал одоо тулгамдсан асуудал болоод байна. За малчдын амьдралын чанар дээшлэхгүй бол залуусыг хөдөө орон нутагт хүчээр суурьшуулах боломжгүй. Иймээс ч уламжлалт мал аж ахуйг аялал жуулчлал болоод эрчимсэн мал аж ахуйтай хослуулах, за малын гаралтай бүтээгдэхүүний үн цэнийг өсгөх бодит арга хэмжээнүүдийг авахгүй бол 1-2 үеийн дараа гэхэд нүүдлийн соёл, Монгол ондоошл гэдэг ялгарлаа монголчууд өөрсдөө хөдөө орон нутгаас хаагаад олохгүй байх байдалд хүрч мэдэхээр байна.